хэргийг сонсох явцад маш олон аав ээж нар бас ингээд сонсож байгаа. Тэг хүүхдүүдтэй санаа зовж байгаах. Ялангуяа ингээд охтуудтай ээж нараас хүүхдээ охиноо одоо муу хүнтэй суулгачих үедээ гээд айж байгаах. Тэгээд хүүгүүдийн аав ээж нар ч гэсэн ингээд одоо хүүн те муу хүний одоо гэмт хэрэг хийж яхад нь хажууд нь хам хэрэгтэн болчих үедээ гээд ингээд санаа зовж байгаах л та. Тэгээд санаа зовж байгаа бол та хэд маань ингээд хүүхдээ ингээд гарч орохоос нь одоо хориглож найзуудтайгаа уулзахаас нь хориглохоос илүүтэйгээр хүүхдүүд нь ингээд аав ээжтэй бүх юмаа ярьдаг тийм нээлттэй харилцааг үүсгэх нь зөвөө гэж би ингээд бодлоо л доо. Тэгээд хүүхдүүд одоо энэ хэргийг сонсоод ингээд те айгу муухай хүмүүс байд юм байна. Одоо нөгөө нэг accident одоо гинтийн юм айгу золгүй явдал болж болдгийм байна гэдгийг мэдсэн бол ингээ хүүхдүүдтэй сэрэмжлүүлээд муу хүмүүс байдгийг шүү. Муу хүмүүс ингээд муу санаатаагаар ингээ гинт хэрэг үлддэг шүү. Тэгээд болгоомжтойгаараа ингээ хүүхдүүдтэй ингээ сануулах хэрэгтэй. Гэтэ ингээл учир зүггүй ингэж одоо тэ тамлаж зодож алсан малсан гэж ярих нь цаашийн одоо хүүхдүүд тэгээд иймэрхүү юмнаас гайхчлаагаах л та. Тэгээ миний хувьд болохоор бас энэ хэрийг ингээд сонсонгууд нь штэ надад ч гэсэн муу хүн таарч исэн би ингээд одоо муу хүний гарт орж исэн тэгээд яг ингээд сонсонгууд миний ингээд хуучин дурсамжууд ч гэсэн ингээд сэргэж байгаа айгу амар юм л та. Гэхдээ ингээд би даваад гарцсан болохоор одоо арай гайгүй. Гэхдээ ингээд мэрсэр яг миний амьдралд ингээд жоохон айдас орж ирдгэлтэй. Тэгээд яаж ингээд бас хүний одоо гарт амин өргөтчихэйгүй юм бэ гэдэг ингээд ботсон ч бас жоохон баярлалаа штэ байна. За энэ шүүх хурал хамгийн анх 3 сарын 29-нд эхэлсэн байгаа. Тэрнээс өмнө прокурор хурлын заланд одоо бүх с ิจ гтэн яллагдагч хохирогчийн тал бүгдийг нь ингээд дуудаж агаад яг энэ хэргийг уншиж өгсөн байхгүй. За тий хэргийг бүгдээрээ сонсё. Одоо эрэгтэй прокурор нь уншсан шүү. За 2022 оны 8 сард Астана хотод амьдардаг байхдаа Бишимбаев Нүкеноватай танилцсан. Дурлаад хойноос нь гүйж эхэлсэн. Болзоон дуурж хамаг сайн зангаа таниулсан. 2022 оны 12 сарын 16-нд албан ёсоор хуримлаж батлуулаагүйч ёслоод өнгөрсөн. Амьдарч эхлээд Бишимбаев уур түргэн зан хэрцгий зан эго төвтэй харилцаатай гэдг нь тодорхой болсон. Зөвхөн өөрийн өнцгөөс Нүкеноваг бодлогүй харьцдаг байсан. Нүкеноваг найз нөхөд гэр бүл хамаатнуудтай нь уулзалтдаггүй. Бүх утасны дуудлага мессеж чатыг хяндаг ба үйлдэлийг нь хяндаг. Сайн орлого олдог ажил болох астролог зурхаач хийхийг нь хүртэл хориглосон. Бие даах байдал, шийдвэр гаргах байдлаас холдуулсан. Шалтгаангүй ургуулж ботсон хардалт харилцаанд авчирсны үндсэн дээр өмнөх харилцааг сөхөж, доромжилж доош хийж махан биеийн давуу байдлаа ашиглан, биеийн донц ноцтой гэмтэл учруулан хөл гараа ашиглан Нүкеновагийн биеийн олон хэсэгт толгойд системчлэлтэйгээр өвдөлт гэмтэл учруулсан. Нөгөө талаас гэр бүл гэрлэлтэд аврахын тулд биеинд гэмтэл учруулаагүй. Бишимбаев давтамжтайгаар хардаж, сэрдэж, халтхан сүултээ гүнзгийрч шүн унтж байхад нь сэрээгээд утсан дээрээ интернетээр порно тавьж энэ чи юм биш үсттэй гэж асуудаг болсон. Нүкеновагийн сэтгцийн эрүүл мэндэд халдаж, доромжилж хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулсан. Халдлах даамжирч бие гэмтээдэг болсон. Гэр орны тавилга аяг тавг эвдэлж Нүкенова өөрийгөө хамгаалахын тулд эсэргүүцэхэд хүргэсэн. 2023 оны 3 сарын дундуур хардалт хэрцгийллийн улмаас Нүкеноваг хөл гараараа, нударгаараа, нүүр толгоороо зохиж гэмтээсэн. 2023 оны 3 сарын 20-нд Нүкенова Бишимбаевын үүсгэсэн биеийн гэмтлийн зургийг авч мессенжерээр Айтбек Амангелд гэдэг төрсэн ах луугаа явуулсан. Юу ч битгий хийгэрээ гэж хэлсэн. Амангелд ах нь очиж асуудал үүсгэсэн. Сал гэж Нүкеновад хэлсэн боловч салхаас татгалцсан. 4 сарын дундуур Бишимбаев тухайн зураг Нүкеновагийн гэр бүлд байгааг мэдээд өөрийг нь шантаажлна гэж бодоод Нүкеновагийн шалдан бичлэгийг хийж баталгаа болог гэд өөртөө үлдээсэн. Нүкенова айдас имэйлтэнд автан өөрийн хүсэл зоригийн эсрэг энэ шаардлагыг биелүүлж хувцсгүй бичлэг хийхийг зөвшөөрсөн. 2023 оны 100 Алматы руу нүүе гэж хэлээд Алматыг нүүсэн. Бишимбаев гэрээсээ нүүх юм бол Нүкеноваг харах өнцөг өөрчлөгдөж биеинд нь гэмтэл учруулахаа болно гэж бодсон. Гэвч Нүкеновагийн биеинд гэмтэл учруулсаар цохиж зодох хэвээр байв. 2023 оны 8 сард дараалсан зодуур доромжллыг тэсэж чадалгүйгээр аав ээж рүүгээ Павлодар хот руу Нүкенова явсан. Бишимбаев уучлал гуйж буцаж ирэхийг хүссэн. Нүкенова олон удаа Бишимбаеваас явахыг хүссэн ба тэр болгонд би засарнаа гэж үлдээдэг байсан. 2023 оны 10 сард Астанад Бишимбаев дахин хардталтаас маргаан эхлүүлж Нүкеноваг зодсон. Толгой биеинд гэмтэл өвдөлт учруулсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр микроскопоор харсан гистологийн үр дүнд тархиндах subdural hematoma үхлээс 3-4 хоногийн өмнө үүссэн байна.
За үхлээс 3-аас 4-7 хоногийн өмнө бас нэг өөр зодооноос гэмтэл авч ирсэн гэсэн үг. Гэхдээ тэрний эртээ яг тийм үхэлд хүргэх гэмтэл байгаагүй юм уу? Нэг жоохон цус алдсан байсан. Энэ нь үхлийн шалтгаан болохгүй гэж дүгнэсэн. 2023 оны 11 сарын 8-нд Дима Билан концерт үзэх дундуур гарч яваад алхаж ресторан Бауд ирсэн. VIP 5-д арх хууж эхэлсэн. За харилцаанаасаа залхсан ядарч байна гэд Нүкенова хэрүүл дундуур хэлж байв. Айтем буюу одоо ах нь ах руугаа чат бичсэн такси дуудаад танад очиж хонож магад гэж ахтаа хэлсэн байна. 2023 оны 11 сарын 9-нд тэг 30 минутанд ресторанаас гарч Бишимбаев Нүкеноваг ах руу нь явуулаагүй. Гастроцентрийн эзэмшил дээр байсаар л байсан. Одоо тэр ресторан байсан байшингийн паркинг тосол дээр байгаад исэн гэх юм уу? Бишимбаев Нүкеновагийн гэрлэхээс өмнөх харилцаанд хурц хэлбэрийн хардталтаас үүссэн хэрүүлээ цэгцлэхийг хүссэн. Шөнийн 2 цаг 19 минутанд тэр хоёр буцаад ресторан руу орсон. Тэгтээ галтгоогоор дамжсан хаалгаар орсон. Нүкенова VIP 1 өрөөнд орж Бишимбаев технээс шилтэй архины төрлийн юм аваад хойноос орсон. За Меркебов, Сансесбаев гэд хоёр засварчин дотор байсан. VIP дотор уусаар л байсан. Бишимбаев дахин хардаж хэрүүлэх хэлсэн. Би рүүгээ орилж эхэлсэн. Бишимбаев бүдүүлгээр хараалын үгээр түүнийг доромжилж эхэлсэн. Бишимбаев түүнийг доош хийхийн тулд өөрөөс нь хамааралтайг харуулахын тулд өөрт нь авч өгсөн үнэт эдлэлээ буцаахыг хүссэн. Нүкенова ууртайгаар өөрийн дотор хувцснаас бусдыг тайлж үнэт эдлэлийг буцаасан. Бишимбаев уурлаж эхэлсэн. Бүр нударгаараа Нүкеновагийн бие нүр рүү цохиж доромжилж үгээр харааж үснээс нь зулгаасан. Өглөөний 6 цаг 59 минутад цохтуу байдалтайгаар дээгүүрээ гадуур хувцастай дотоороо шалдан VIP 1 өрөөнөөс Бишимбаев гарч ирсэн. Нүкенова хар хүрэмтэй гарч ирээд зогсоол руу явсан. Нүкенова дотоороо юучгүй байсан. Бишимбаев тухайн үед машин Ланд 200 унжсэн. Өөрөө сохтуу Нүкеноваг зодуулсан байдалтай рестораны хүмүүст харагдахыг хүсээгүй учраас гэрлүүгээ явах гэж завдсан. Гэвч боржуур мөрөхөд зогсоолын манаач үүнийг харж машиныг зогсоосон. Дараа нь 7 цаг 16 минутанд Нүкеновоос салалгүй гээр Бишимбаев хамт дээшээ ресторан руу дахиад гарсан. Сохтуу дээрээс нь гэртээ харьж чадаагүй учраас Бишимбаев маш их уурлан Нүкенова руу ойлгомжгүй үндэслэлгүй халдлага гаргаж гэмт хэрэг үйлдэх хүсэл зорилготойгоор хохирогчийн аминд халдаж үхэлд хүргэсэн. Тухайн үйлдэлийг хийхдээ сохтуу махан биеийн давмгай байдлаа ашиглаж хууль бус хүсэл зоригдоо хөтлөгдөө санаатайгаар онц ноцтой аллах үйлдэх хүсэлтэйгээр өөрийн үйлдэлийн үр дүн нөлөө хурц ноцтой байдлыг ухамсарлан гарцаагүй үр дүнд хүрэхийг хүсэж нударгаараа унтал цохиж өөрийгөө хамгаалах боломжгүй байдалд байхад давтан өшөглөж нударгаараа толгоороо цохихдоо үстэж босгож ирсэн. Бишимбаевын хэрцгий үйлдэлээс амиа аврахын тулд Нүкенова VIP 0-д өөрийгөө тоожулсан. Энэ үйлдэл Бишимбаевыг илүү уурлуулж хаалга руу нударгаараа тогшиж байснаа дараа нь хөгжмийн спикерийн доор байсан төмөр трайпод тогтоогчоор цохиж эхэлсэн. За нэг өндөр төмөр эдэн штэ. Тиймэрхүү. Та хэд анзаарах юм бол энэ шиг юм айгүй хатуу төмөр эдэг байхгүй. За хаалгыг эвдэлж ороод Нүкеноваг татаж гарган үргэлжлүүлэн санаатайгаар яргалал өвдөлт үйлдсэн. Нудрах ба хөлөөрөө толгой ба биеийн чухал эд эрхтэн гэмтээж өөрийн хэрцгий яргаллыг дуусгах зорилготойгоор хоолойг боож эхэлсэн ба илүү дэлгэрүүлбэл хүзүг гарын хуруугаар боож ухаанаа алдахад хүргэсэн. Гэвч хэдийн хугацаанд Нүкенова ухаан алдсан нь тодорхойгүй. Нүкенова ухаан ороход нэмж толгоороо цохиж Нүкенова ухаангүй үхсэн амьд биш болсныг мэдсэний дараа цохихоо зогсоосон. Өөрийн үйлдэлүүдийг дуусгаснаар Нүкенова үхэлд хүрсэн. Бишимбаевын тодорхой хэмжээний харгислал, онцгой хэрцгийлэл, садизмын үр дүнд Нүкеноваг толгой бие рүү халдаж цогсонд түүнийг газар дээр нь үхэлд хүргэсэн. 11 сарын 9-нд өөрийн хууль бус үйлдэлийн үр нөлөөнөөс айж, ял шийтгэл авахаас эмээн өөрийн үеэл дүүгээ Бажановыг дуудсан. Гастроцентрийн захирал Бажанов. Гастроцентр дотор баавар ресторан 2 давхурт нь байдаг, 3 давхурт нь офис байдаг. Бажанов эргэтэн рестораны ажилчдыг явуулах заавар өгч өөрийн гэмт хэргийн уул мөрийг нуухыг завдсан. Өмнөх өдрийн бүх камерын бичлэгийг устгахыг шаардаж баригдахаас айж талигчийн ах утасны байршлыг тогтоогч холбогдсон байдгийг санан алиби бэлдэх зорилгоор хохирогчийн утсыг гэрт нь аваачих харих замдаа фитнес орсон мэт харагдуулах зорилгоор Бажанов зааварчилгаа өгсөн. Тэдгээр байршлуудад Нүкенова тухайн цагт олдоогүй. Бажанов зааварчилгааг дагсан.
Гавлын тархины гэмтэл, зүүн нүдний хөхрөлт, зүүн чихний ард хөхрөлт, хугарсан хамар, эрүүний хөхрөлт, нүүрний зөөлөн идэд цус алдалт, хамрын хэсэг ба дээд эрүүнд цус алдалт, толгойн урд хэсгийн зөөлөн идэд цус алдалт, дагцны зүүн баруун париетал бүсэд цус алдалт, дагцны зүүн баруун париетал бүст цус алдалт, дагцны төв хэсэгт, баруун урд париетал хэсэгт цочмог subdural hematoma буюу цочмог цус харвалт болсноос гадаргуу руу шилжин урд тал руу цус урссан байна. Дагцны дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доор баруун талд 3/1 хэсэгт тархи хавагнасан дунд структурын байршил алдалт эдгээр гэмтлүүдийн үхлээс 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлээр цогсон ба амьд хүний аминд эрсдэл учруулсан гэж нотлогдсон ба үхэлд хүргэсэн. За хоёрдугаарт хүзүүнд хөхрөлт үүсэж дулгарсан хүзүүний зөөлөн идэд цус алдалт үүссэн, зүүн мөрний урд хэсэг бүс хөхөрсөн, баруун өвзөгний хэсэг хөхөрсөн, хатуу мохоо зүйлээр цогсноос үүдэлтэй үхэхээс 24 цагийн өмнө энэ гэмтлийг авсан байна. Үхэлд хүргэх гэмтэл бол биш. За гуравдугаарт баруун гарын шуу хатуу мохоо зүйлээр цохигдсон үхлээс 3-5 хоногийн өмнөх хөхрөлт үхэлд хүргэх гэмтэл биш. Гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломжгүй учир нь гавлын ясны дотор цус харуулт агаар дутагдал үүссэн байна. Онц ноцтой гэмтэл авснаас хойш тархины цус харуулт тохиох хүртэл хэдэн минутаас хэдэн цаг байх боломжтой учир хохирогч хөдөлгөөн хийх боломжтой байдлыг хүлээн зөвшөөрсөн хамаатуулсан байгаа. Цусан дахь спиртний хэмжээ 0.1% байсан ба шээсэнд 182% байсан байна. Архины нөлөө биеинд байгаагүй, дотоод эрхтний шинжилгээний үр дүнд өдөөгч ямар нэг эм сэтгцийн эм бэлтгэл олдоогүй, шээсэнд мөн олдоогүй, задлангийн дүгнэлтээр бэлэг эрхтэн анусанд гэмтэл учраагүй байсан. Чирсэн гэмтэл биеинд олдоогүй, юугаар цогсныг тодорхойлох боломжгүй. Хоёр гарын шууны арт талд үүссэн хөхрөлт нь өөрийгөө хамгаалснаас үүсэх боломжтой. Гэмтэл авснаас хойш үхэлд хүрсэн цаг 6-аас 8, 12 цаг хүртэл байх боломжтой. Баруун дагцны бүсэд авсан гэмтэл гистологийн шинжилгээгээр 3-4 хонсон, 3-4-7 хонсон, бусад цус алдалт 6-аас 8, 12 цагийн өмнө болсон. Толгойн гэмтэл үхэлд хүргэсэн, гавл хаграагүй. За ял шийтгэл нь болохоор 99.2-5 үхэлд онц ноцтойгоор гэмтэл учруулж үхэлд хүргэсэн. За 110 гэдэг нь болохоор эрүүгийн хуулийн 110 баггүй. Эрүүл мэндэд гэмтэл учруулах, санхүүгээр хамааралтай хүний сэтгэл зүйд гэмтэл учруулах. 11 сарын 9-нд өглөөний 9 цаг 45 минутад Бишимбаев Бажанов руу WhatsApp-аар ярьсан. 10 цаг 20 минутанд Бажанов ажилдаа ирсэн. Бажанов адил авчираад харахтаа гоожсон цус, эвдэрсэн хаалга, зулгаасан үс, зодуулсан нүцгэн Нүкеновыг хараад Бишимбаев хүн алжээ гэдгийг мэдсэн. Нүкенова ухаангүй байхыг мэдээд Бишимбаев гэрлүүгээ аваачихад туслах зорилготой байсан. Нүкеновагийн бие хөдөлгөөнгүй хөшсөн байсан учраас Бажановын тусламж хэрэгтэй байсан. Бишимбаевын машин гадаа байсан учраас буцаагаад хэвтүүлсэн. Өдрийн 1-7 цагийн үед Бажанов 11 сарын 9-ний өдрийн 1-7 цагт Бажанов VIP 1-ээр чөлөөтэй орж гарч исэн. Хохирогч хөдөлгөөнгүй биеинд өөрчлөлт орохгүй байсныг анзаарсан. Амьд хүний шинж үзүүлэхгүй байсныг бас анзаарсан. Бажанов Нүкеноваг Бишимбаевын үхэлд хүргэх зорилготойгоор үйлдэлсэн гэмт хэргийн үр дүнд нас баржээ гэдгийг ойлгосон. Мэдсэний дараа цагдаагийн байгууллага дуудлага өгөөгүй. 13 цаг 17 минутанд бүх ажилчдыг явуулахыг шаардсан ба 11 сарын 8-наас хойш бүх бичлэг устгахыг шаардсан. Бажанов болсон явдлыг бүгдийг нь мэдсэн ч анхны тусламж үзүүлээгүй. Би гэмт хэргийг нуунд харагдуулах зорилготой болсон. Манаач Молдокаш гэмт хэргийн талаар юу ч мэдлэхгүй, анзаарч сэжиглэлгүй бичлэг устгасан. Тэгэхээр прокурорууд бол манаачийг ямар ч сэжиггүй, мэдэхгүй байгаа л гэж бодож байгаа. Урьдчилан төлөвлөөгүйгээр Бажанов Бишимбаевын зааварчилгаагаар утасны байршил өөрчилсөн. Өөрөө фитнес яваад дараа нь туслахаараа утасыг Бишимбаевын гэрлүү хөргүүлсэн. 11 сарын 9-нд оройн 8 цаг 18 минутанд гэмт хэргийг нууж чадалгүйгээр түргэнд дуудсан. За Бажанов болохоор эрүүгийн хуулийн 434 буюу хэргийг мэдсэн ч мэдээлэлгүй учраас гэмт хэрэг үлдсэн гэдэг заалтаар шалгагдж байгаа. За Бишимбаев 5 сарын хугацаанд прокурорт ямар ч мэдүүлэг өгөөгүй учраас бүх мэдээлэл, худал хуурмаг би ямар ч гин буруугүй гэж яг энийг уншиж байхад хэлсэн. Прокурор ярьж дуусаад шүүгч Бишимбаеваас та гин буруугаа хүлээж гэнэ үү гэсэн чинь Бишимбаев би ямар ч гин буруугүй, би юу ч хүлээхгүй байна гэсэн. Бажанов болохоор би гэмт хэрэг хийс үгүйгээ ерөөсөн мэдэхгүй байна гэсэн. Та тэгээд гин буруугаа хүлээж гэнэ үгүй юу гэсэн чи би мэдэхгүй байна л гэсэн хариулт өгсөн.
За шүүх хурал одоо 3 сарын 29-нд ингээ эхэлсэн. Би тэндээс нэхлээ сонсож байгаа. За эхлээд нь шүү дээ тий. Хохирогчийн талаас мэдүүлэг хийн. За Сатанатын төрсөн ах item. За Instagram нь бол item. Жихэн дээр нь бол Itback Amangeld. За тэр хүн ингээд бүх юм уншиж байгаа. Хойноос нь гэрчүүд орж ирэн. За хамгийн төгсгөлд нь Бишимбаев мэдүүлгээ өгнө. Тэгтээ хүмүүс ягаад шүүгчийг ингээд Бишимбаевын талд ажиллаад байна вэ гэж бодсныг би ойлгосон. Яг гэвэл шүүгч болохоор ямар ч хүний дундуур та орж ирээд өөрийнхөө мэдүүлгийг шууд өгч болно. Та хүссэн үед өгч болно гэж Бишимбаевт бүр ингээ бараг дархан цаадад ирэх өгсөн байхгүй. Тэгээ ерөөхдөө шүүгчийг анх анзаарч байхад яг хамгийн одоо анхны ингээд шүүх уралчтай өглөө бүр хамгийн анхных нь лайваар явж байгаа. Тэгэнгүүт Сатанатын анхад айгу хатуу хандаадсан байхгүй. Та ингээд одоо гинт хэрэгтний өмнөх одоо гимт хэрэгт холбож исэн түүх мөнхийг одоо манай энэ тангарахны шүүгч нарт хэлэхэ болно уу? Та миний ярьсныг ойлгохгүй байна уу? Та одоо гимт хэрэгтний сэжигтний талаар ярьж байгаа одоо өөрийнхөө бодлоо ингээд биднэрт бараг тулгахаа, өөрийнхөө бодлоо хэлэхэ болно уу? Болсон явдлыг л та ингээд нэг нэггүй ярина уу гэд тэгээдсэн байхгүй юу хамгийн анх шүүгч. За хамгийн анх бүгдээрээ item буюу Itback Amangeld Сатанатын төрсөн ахын гэрчийн мэдүүлгийг сонсъё. За би Item бол IT компани менежер хийдэг. Сатанат миний төрсөн дүү Квандаг Бишимбаев түүний нөхөр нөө. Би дүүтэйгээ юу ч нуулгүй нээлттэй дотн харилцаатай байдаг байсан. Бүх юм хоорондоо ярьдаг байсан. Бид хоёрын дунд ямар ч нууц байгаагүй. Нэг удаа тэр нэг залууд цаг өгөөд тэр залуутай танилцсан. Тэр залуу дугаарыг нь олж аваад чат бичдэг болсныг надад хэлсэн. Тэр залуу нь Пушкин шиг урт чат бичдэг. Бүтнээрээ дэлгэцэнд багтдаггүй. Тийм урт чат бичдэг залуу гэж хэлжсэн. За тэгтээ миний ирээдүйн нөхөр лав биш гэж хэлсэн. 2022 оны 9 сарын 29-нд Константин Меладийн тоглолтыг Нүкенова Бишимбаев хоёр үзсэн. Манай ээжийг урьсан байсан. Манай ээж зөвшөөрөөгүй, сонирхоогүй. Тэр дуучныг мэдгүй. 2022 оны 10 сард Нүкенова Бишимбаевтай цуг Азербайжан руу явсан байсан. Миний сонирхлын хүн биш байна гэж надад хэлсэн. Гадаад байдал гээд бүх юм нь ер нь нэг л бишээ. Надад таалагдах. Миний тайп бишээ гэж хэлсэн ба. За 6-аараа бол бид хоёр бүр тохирдгүй хүмүүс байна. Тэгээ бид хоёрын бүр сонирхол нэгч биш, ер нь нэг төрлийн ч хүмүүс биш байна гэж ахтаа хэлсэн байгаа. Аяллаас ирээд Нүкенова шууд ахтаа сайн залуу байна, мэдлэгтэй боловсралтай хүн байна. Би дурлсан гэж надад хэлсэн. Энэ аялал их нөлөөлсөн байх. 10 сарын сүүлд Нүкеновагийн Instagram-аас сүү тавьсан байсныг нь олж мэдсэн. Ах нь дүүгийн Сатанат Нүкенова сүү тавьсан байснаа гэр бүлийнхэнд найз нөхөдөө урьдчилж өрөөсөө хэлээгүй. Instagram дээрээ постлонгууд нь бүгдээрээ Instagram-аас нь олж мэдсэн байна. Сатанат сүү тавих шийдвэрээ ганцаараа шийдсэн. За Бишимбаев өмнө нь авилгын хэрэгт холбогдсон нь бүгд зохион байгуулалттай. Миний буруу байхгүй гэж гэр бүлийнхэнд нь тайлбарлаж байсан. Авилгын хэрэгт холбогдоод 10 жилийн ял аваад нэг хагас жил суугаад гарч ирсэн. За шүүгч энэ үед сэжигтэн хэрэгт холбогдож байсныг тангарахны шүүгчнэрт мэдэгдэхгүй байх ёстой. Та дурдахгүй байна уу? Дараа нь анхаарна уу гэж Items одоо сануулга өгсөн. За эцэг эхэн Сатанатыг дэмжсэн. Яагаад гэвэл Сатанат 31 настай. Тэгээд одоо гэрлэх нас нь болцсон гэд нэг амар тийм одоо эсэргүүцээгүй гэх юм уу? За ер нь ингээд Квандаг Бишимбаевтай уулзъя гэд ахын тэгээд исэн чинь сүү тавьсныхаа дараа ерөөсөө уулзаагүй. Ягаад гэвэл одоо Квандаг айгу завгүй байдаг, ажил ихтэй байдаг гэсэн тийм одоо шалтгаан хэлсэн. Тэгээд 11 сард нэг хоёр талын гэр бүл уулзах болсон юм шиг байгаа. За энэ үед Нүкенова тэгээд Бишимбаев хоёр Астана хотод амьдардаг гэсэн. За 11 сарын 26-нд Астанад Item очоод дүүгээ иргсэн. За асуудалгүй харагдсан. Тэр хоёр хамт амьдарч исэн. 12 сарын эхэнд гастроцентрт баарны нээлтэнд урьсан. Тэрэн дээр нь Item очсон. Гэрлэлтээ онлайнаар батлуулах талаар ингээд Item-аас асуусан байхгүй. За Item өөрөө IT-ийн мэрэгчлэлтэй учраас ерөнхийдөө интернет орчинд ч юм уу компьютер дээр айгу сайн ажилладаг. За тэгэнгүүт Казахстан улсад гэрлэлтээ онлайнаар батлуулж болд юм байна. За ингээд Item-ыг дуудаад Квандаг Нүкенова хоёр гэрлэлтээ онлайнаар батлуулах болсон. Тэгээд яг онлайн ингээ хүсэлт өгсөн чинь Сатанатын одоо хаягаас явуулсан хүсэлт нь одоо регистрийн дугаар явуулсан хүсэлт нь зөвшөөрөгдөхгүй нэгсэн тэр сайт нь болохгүй юм шиг байгаа. Тэгсэн чинь Квандагийнхаар ороод ингээ бүртгүүлэх гэсэн чинь Квандаг өмнөөс салсан болохоор онлайнаар гэрлэлт бүртгэж болохгүй байсан. Тэгээд энэ бүр 12 сарын 7 болцсон байсан байхгүй. Тэгэнгүүт нь ингээ за амжихгүй байна гэж хайцсан. Ягаад гэвэл 12 сарын 14-нд одоо хурмын ёслол хийхээр болцсон байсан. Тэгээд хурмын ёслолоо Баав ресторан, гэр бүлийнхаа ресторанд хийсэн юм байна.
яг ингээ хурмаа хийсэн газраа эхнэрээ алчдаг ямар амар тий. За хурмын дараа нэг хэсэг хугацааны дараа шууд маргаан болсон. Яагаад гэвэл рестораны зөөгчтэй Бишимбаев айгу муухай харьцаад байгааг энэ Сатанат ингээд таалагдаагүй болохоор хэлсэн чинь Бишимбаев бүр ингээ улам ууралсан гэж байгаа байхгүй. За өргөжлүүлээд 12 сарын 31-нд айтемыг манай гэр бүл дээр ирээд хамтдаа шинэ он гаргаач гэж ингээд урьсан. За тэгээд Бишимбаевын гэрт урьсан байгаа. За гэрт нь очиход Бишимбаевын төрсөн аав, ээж, хоёр дахь гэрлэлтийнх нь хүүхдүүд бүгдээрээ бэлэн байсан. Тэгээд тэд нар дээр бэлэг аваад очсон. Хүүхдүүдэд нь хүртэл бэлэг аваад очсон гэж байгаа байхгүй юу? Сатанатын ах нь. Шинэ жилийн оройн зоогийн үеэр Сатанатын гар маш их чичирснийг ингээд ах нь анзаарсан. Тэгээд хүү чи зүгээр үү? Юу болчихваа? Зүгээр үү гэдгсэн чи зүгээр надад санаа зовлтгүй гэдгсэн. Ер нь Сатанат айгуу сандарцсан харагдчихсэн. За Бажанов их нартайгаа ирсэн. Тэгээд бүгдээрээ одоо бэлэг авчираад ингээд солилцсон. Бэлэг солилцоход Бишимбаев би бэлэг авсан юм чинь би энэ бэлгийг авсан юм чинь би өгнө гэдээ айгуух ууралсан. Тэгээд Сатанатаар бэлэг өгүүлээгүй дургүй байсан. За айгуу бүдүүлэг ингээд харьцсан. За ууралж яхад нь Бишимбаевын ээж нь дугуй бол гэсэн чинь Бишимбаев аав руугаа та миний бол миний ээжийн амьдралыг нураасан гэд айгүй ингээ ууралсан. Ер нь бүх юм л уурлаад байсан. Тэгээд гараа авцсан. За энэ үед яг он гарах мөчээсэн байгаа. Том хүн юм яриад сэтгэлдлийг уур амьсгалыг арай дээрдүүлсэн. Бишимбаев гарч яваад 12:05-д хүүхдүүд рүүгээ буцаж орж ирээд ууралсан. Миний та нарт авч өгсөн бэлэг гэд. За Бишимбаевын ээж ирээд одоо IT-мас тэрврээд уучлалт гуйсан байгаа. Тэгээ IT болохоор би найзуудтайгаа уулзах хэвээр одоо ингээ он гарсан юм чи найзууд дээр очноо гэд нэг юм шалтак хийлээ гараа явсан байгаа. За ингээд 2023 оны 1 сарын 1-нд Сатанатай уцаар ярихад Бишимбаев тухайн орой ширээн ураасан, бүх юмыг эвтэлсэн. Ер нь нэлээ их ингээд одоо ууралсан, асуудал үүссэн гэж хэлсэн. Тэгээд бас хүүхдүүд рүүгээ ууралсан энтер гэд хэлсэн. За энэс хойш 3 сарын 8 хүртэл Сатанат ахтайгаа холбогдоогүй. 2023 оны 3 сарын 8-нд айтем торт цэцэг аваад Саатад авчиад өгсөн. Тэгээд Саатаг харсан чинь нүд нь маш их ядарсан байсан. Тэг яасан бэ гэсэн чинь Бишимбаев намайг унтуулахгүй байгаа гэж хэлсэн. За тэгээд яагаад бас ядарснаагаа тайлбарлахдаа өглөө Бишимбаевын сонирхсан мэрэгчдэр битүүр хамт очсон юм аа. Тэгээд эрт сэрсэн учраас ингээ ядраад байна гэж хэлсэн. Тэгээд ажилдаа явлаа гэхээр за окей гэд тэгээс талтгаасан гинэ. Ахан дүү дээрээ очоод ингээд баярлуулсан байгаа байхгүй. За өргөжлүүлээд 3 сарын 20 хүртэл холбогдоогүй байсан, ямар ч холбоогүй байсан. За айтемийн хувьд ажилчдаараа team building meeting буюу одоо нөгөө компанийнхаа ажилчдаараа нөгөө нэг юунд явсан, ретритд явсан байгаа. Тэгээд Бакарагай руу явсан. Би өдөр 2 пи уусан байсан. Тэгээд орой 12-ийн үед гэртээ буцаад ирсэн. За олон дуудлага ирсэн байсан. 10 цагт нэг зураг ирсэн байсан, чат ирсэн байсан. Би нэг цагт шууд Сатанат руу залгасан чинь Сата уцаа аваагүй. Тэгээд кондик руу ирсэн чинь уцаа авсан. Тэгээд юу болоод байгаа юм бэ? Надад нэг зураг мураг ирлээ. Юу болоод байгаа ингээд тэгсэн чинь за хүрээд ирья. Гэрийн гадаа хоёлоо ярилцъя. Би чам тайлбарлая гэдгсэн. За айтем яваад очсон. Тэгсэн чинь гэрийнх нь хаалгыг охин нь нээсэн. За хоёр дахь одоо гэрлэлтээс нэг охинтой тэр охин гэх юм уу? За охинтой цуг өрөөгөөр тэр хоёрыг хайсан чинь одоо ээж нь бишээ. Сатанат Нүкинова Бишимбаеваар олдоогүй. Айтем тэгээд гэрт нь хүлээсэн. Бараг үр цайж ахт Бишимбаев орж ирсэн. Тэгээд охин өрөөлөөгөө орсон. Бишимбаев айтем хоёр маргалцсан. Сатанат хаана вэ гэхэд би мэдэхгүй, би хаанаа мэдэхгүй гэсэн чи нөхөрний багаастай гэсэн чи мэдэхгүй гэдгсэн. Мэдэхгүй гэж юу гэсэн үг юм гэхээр би үнэхээр мэдэхгүй гэдгсэн чи хүнтэй суусан үгүй нь хамаагүй тэр миний дүү хിവэрэ гэд одоо хинлөө Бишимбаев л ууралсан байна. Намайг гараас бариад гаргах гэж хичээхэд би эсэргүүцээд түлхсэн. За ингээд Бишимбаев айтем 2 додолцсон. Хаалга эвдэрсэн. Сатанатын байршлаар тэр байшинд байгаа гэдгийг тодорхойлсон. За ахан дүүгийнхаа утасны байршлыг мэддэг байгаа байхгүй. За тэр барилга дотор л байгаад байгаа. Кондик Бишимбаевын ээж лөө яриад танай хүү чинь манай Сатанатыг зодсон байна. Би дүүгээ авмаар байна. Би дүүгээ хаагаад олохгүй байна. Манай дүү хаана вэ гэдгсэн чинь ээж нь айтемыг тайвшруулсан байгаа байхгүй. Тэнгүүтлээ ерөөсөө тэр мэдээг сонсоод учирдоогүй нэг болдог юм л ярьж байгаа юм шиг ингээд байсан. Сатанат 3 давхурт байдаг байрны түлхүүртэй гэж ээж нь хэлсэн. За Кондик Бишимбаев тухайн апартмент комплекс 5 давхурыг бүтэн тэр чигээр нь эзэмшдэг. 3 давхурт болохоор давхрын талыг эзэмшдэг. Ерөнхийдөө нэлээд том байрнуудтай. За 3 давхар руу айтем очоод
хаалга тогшсон ч ерөөсөө хаалгыг нээхгүйсэн. За энэ үед болохоор маш их юм толгоонд нь бодогдсон гэж аахгүй. Манай дүүг алдсан биш үсттэй. Алуулцсан хэвчэж явах үедээ энэ гэж бодсон. За энэ үед ингээд цагдаа дуудсан айтем. Манай дүүг нөхрөн зодсон байна. Та гяс хүрээд ирэх үү гэд. За ингээд хаалгыг бүр ингээд одоо нэвтрэх гэж оролдоо тэг хаалганы бариулыг эвдэлсэн. Сатанат энийг сонсоод хүрээд ирсэн. Ингээ сатана дотроос хаалга онгулсан. За айтемын бодож ирснээс хөхрөлт нь илүү дээр бор өнгөрөө шилжсэн байсан. Тэгээ тухайн явуулсан зураг нь болохоор 7 хоногийн өмнөх зураг байсан юм шиг элэ. За тэнгууд дүүдээ юмаа аав явъя гэсэн. Тэгсэн чинь сатанат энэ миний амьдрал би Квандыг тайртай миний гэрлэлт гэж хэлсэн. Иннээс арай хүчтэй цохил тэр чамайг алхаар нь штэ гэсэн чинь сатанат үлдмээр байна. Чи өөрөө гэрлүүгээ яв гэж хэлсэн. Айтем такси дуудаад гэрлүүгээ явах замдаа цагдаа руу залгаад ирэх шаардлагагүй бид нар учраа олцсон гэд цагдааг буцаасан байна. За ингээд үргэлжлүүлээд айтем сатанат хоёрын дунд хоорондоо нөгөө чатлсан WhatsApp-ийн чатууд бүр маш их байгаа. Тэгээд тэрийг заримыг нь багцлаад заримыг нь яг уншаад явсан байгаа. Тэгээд бүх ингээд мэдээлэлээ шүүх хуралд одоо бүх чатаа нотлох баримтаар ингээд шүүгчд өгсөн байгаа. За тэрийг тэгээд тамирчны шүүгчнэр хуваалцаад бүгдээрээ унших боломжтой. Прокурор ч гэсэн байгаа. За 3 сарын 31-нд залгсан байгаа. Авши яг одоо нөгөө нэг сатанатын гэрээс гараад явж байгаа шүү дээ таксийн цугаад. За тэгэнгүүтлээ 3:31-д айтем гэртээ ирсэн. Тэгсэн чинь ингээ сатанат руу залгсан. Тэгсэн чинь сатанат уцаар ярих боломжгүй байна. Бити залгах чат бич гэж хэлсэн. За 3:32-д сатанат ахыгаа загинсан. Тэгээд үргэлжлүүлээд ахыгаа загинсаар л байсан. Хараалын үг мөг хэлээл. Тэгээд сатанат надаас насаараа хоол байгаарэ гэж бүр ингээ хараал хэлсэн. Тэгэд айтем болохоор би аавд чамайг ямар тэнэг гэдгийг чи хэлнэ. 3:57-д сатанат чи юу хийч вэ? Би чамайг танихгүй. Би чамтай бүр харьцмааргүй байна гэсэн. За ингээд чат нь ингээд дуусаад өглөө маргааш нь болчихж байгаа байхгүй. 9 цаг 41 минутанд айтем чи явал та ганцаараа аюулгүй ад жаргалтай амьдрал та тэр чамайг ална энэ янзаараа. За шүүх хурлын дундуур сатанат ажил хийхэ болсон, санхүүгийн хамааралтай болсон. Бишимбаев сошиал хаягийг нь хөтлөхийгөө зөвшөөрдөггүй. Сатанатын амьдралын нөхцөл байдлыг тайлбарлаад жоохон контекст өгөх юм бол сатанат ажил хийхэ болсон байгаа бүр аль 22 оны 10 сараас хойш бүр сүү тавьснаас хойш гэсэн үг. Тэгээд Бишимбаеваас санхүүгийн хамааралтай болсон. Бишимбаев сошиал хаяг хөтлөхийг нь зөвшөөрдөггүй учраас 2022 оны 12 сард шинэ Instagram хаяг нээсэн. Тэрэн дээрээ зөвхөн Квандыг Бишимбаевтай авахулсан зураг тавьдаг болсон. Одоо салбал яаж амьдрнаа гэж санаа зовдөг учраас ерөөсөө явдаггүй гэдгийг хэлсэн. Одоо бүр нөгөө ажилгүй орлогогүй болсон учраас одоо би явж чадахгүй. Би одоо орлого олж чадахгүй гэв. Сатанат үргэлжлүүлээд айтем руу чи ямар тэнэг юм бэ? За энэ хоёрын чат ингээд нэг хэд хоногийн турш үргэлжилсэн байгаа хгүй. Тэгэхээр яг тэр өдөр тэгсэн ингэсэн гэж яг дэлгэрэнгүй хэлээгүй зүгээр шууд нөгөө нэг айтем ингээд өөрийнхөө зөвөр хүслээр ууших юмаа уншаад явсан байхгүй. Айтем үргэлжлүүлээд юмаа аваад байрнаас яв чамайг би танихгүй шүү. Чи надад хэрэггүй оршуулах дээр чинь уулзъя гэдээ одоо дүүдээ айгүй ууралсан байгаа учраас энийг хэлж байгаагаа хэлж илээ л дээ. За яг одоо тэр нөгөө нэг орой зодон болсны маргааш нь өдөр өглөө 9-өөс чаталчаад орой 5:15-аас чаталсан байгаа хгүй. Айтем чи амьд уу гэд сатанат асуусан байна. Айтем чи яг надаас юу хүсэж байгаа юм? Сатанат юу ч хүсээгүй. Чи Назимд чиний дугаарыг би өгчих үү гэсэн. Тэгсэн чи тэр чи хин гэсэн чи сатанат хүүхдүүдийн ээж Карима Рани хоёрын ээж гэдгсэн чи айтем юу яах ч байгаа юм? Сатанат чамаас мэдүүлэг аавна гинэ. Тэгтээ бүх юм миний буруу. Айтем надаас мэдүүлэг аваг би хүүхдүүдийг яагаачгүй амар хүүхдүүдийг ч гэсэн амраа яаралтай төрийн тусламжинд очихороо залгаарай. Ерөөхдөө одоо нөгөө нэг зодуулаад бүр цөм цохол хараал над руу залгаарай. Бусад үед над руу битгий харьцаарай гэд дүүрлугаа уурлаад байгаа хгүй. Чамайг наа чи угаасаа алхан тодорхой гэж хэлээд байгаа хгүй. За тэгээ айтем би маш их стресстэй байсан учраас ийм үгнүүдийг хэлж ингээд дүүтэйгээ хэрэлцсэн гэж байгаа. За өршүүлээд чамд гэр бүл найз нөхөд байна. Тэднэр лугаа яваач, наанаасаа яваач. Би чиний амьдрал цаад болохгүй. Назим та би өөрөө уучраа олчихно. За Назим болъё штэ. Квандыг Бишимбаевын 2 дахь эхнэр 3 хүүхдийнх нь их ахгүй юу. Тэгээд яг тэр нөгөө нэг дүүгийнхаа нөхөртэй додолддог өдөр 2 хүүхэд нь одоо тэр аавын да байж таар. Сатанат чи хүүхдэд хүрсэн үү? Айтем үгүй. Сатанат үннээ хэлээ л дээ. Айтем би үннээ хэлж байна үгүй. Квандикийн охин өөрөө өрөөлүүгээ орсон. Сатанат X ихнэр залгаад чамаа хүүхдүүдийг сүрдүүлж гар хүрсэн гэдэг наа. Айтем би хинт гар хүрсэн гэсэн чи сатанат хүүхдүүдэд айтем би тэднэрт хүрээгүй чамааг хайгаад өрөө хийсэн. Сатанат X ихнэрлүү залгаад тэрийга хэлээ. Айтем ямар баримтайгаа болоод намайг ингэж гүтгээд байгаа юм. Сатанат ухаантай бай. Айтем
Би кино театртай сатанат Назимын дугаарыг ерөөсөө явуулаагүй. 3 сарын 22-нд чатлсан чат. Сатанат кондик ууртай байна. Айтем. Бишимбаев гомдол гаргал гаргагээ би хүүхдүүдэд хүрээгүй надад хамаагүй. Сатанат. X ихнэр тэрийг чинь мэдэхгүй. Айтем. Би зүгээр Бишимбаевыг алчгаж чадсан шүү. Айтем. Үргэлжлүүлээд хүүхдүүдэд хүнд туссан байхаа дугаарыг нөгөөх тэр орлогогүй үлдэн бид энэ төр гэдэг нь одоо ээж нь хүүхдүүдэд авч явангуутлаа ааваас нь одоо нэг хүүхдийн сэтгэмж авахгүй тэгээд тусдаа бүр тэр чигтээ салах юм байлгүй гэдгийгсэн. Тэгээ энэ үед Назимтай одоо болтол энэ яриа явсан ч гэсэн одоо болтол Назимтай буюу Бишимбаевын 2 дахь их нэртэй яриаггүй холбогдоогүй уулзаагүй. Айтем надаас зайлаад өг сатанат аавтай холбогдож чадахгүй байна биднийг уучлаарай. Намайг уучлаарай биднийг уучлаарай. Айтем хэрэггүй миний буруу. Сатанат надаас хол бай. Айтем өгөхээрээ ярээрээ та нарын талаар юу ч одоо мэднээргүй байна. За 3 сарын 22-нд хинч зурагны талаар мэдээгүй байсан маргаан болсныг л мэдсэн гэж байгаа хгүй. Ер нь бол одоо сатанатын аав ээж нь сатанатын нөхөр одоо сатанатын ахтай зодтолцсон гэдгийг мэдж байгаа. Тэгтээ тэр одоо нөгөө нэг зодсон зураг муураг одоо нөхөр нь охиныг нь яадаг мадаг талаар ерөөсөө мэдэхгүй. Тухайн үед айтемыг хинч ойлгоогүй учраас зүгээр охин дүүгийнхаа гэрт очиод баахан зодоо модоо хийснээр цагдаа дуудаад өөрөө асуудал үүсгчээд явцсан гэж бодож байгаа. Тэгээ айтем ерөнхийдөө маш их юмд ингээд нөгөө гүтгэгдсэн учраас айгу уур нь хүрээд стресстэй байгаа. Тэр Бишимбаевын X ихнэр нь хүртэл миний хүүхдүүдийг зодсон гэж орж ирж байгаа байхгүй. Сатанат уучлаарай чамд ингэж хүн дээр тусна гэж би мэдсэнгүй. Айтем надаас хол байгаад уг аав ээж 2 хоног унтсангүй тэднээс уучлахгүй би энэ муудсан байна. Танаа нөхрөөс би юу ч хүсэхгүй. Сенсатын байрыг буцаага зарчна. За энэ дээр юу болсон бэ гэхэлэр төрсөн ах нь одоо ажиллаж байгаа компаниасаа ингээд нөгөө нэг тушаал дэвшээд тэгээд ерөөхдөө цалин нэмэгдээд өөрийнхөө хадгаламжаараа ипотекээр байр авсан юм байна. Гэхдээ ипотекийн байр авахт нь яг нөгөө урьдчилгаан дээр нь Бишимбаев нэг холбож өгөөд тэгээд жоохон мөнгө хөнгөлүүлж өгсөн гэх юм уу. За айтем өргөжлүүлээд уурандаа би та хоёроос юм авсны оронд хогийн пүнкерт өгснөн дээр тэр байранд би амьдрахчгүй шууд зарчна гэдгийгсэн. За та хоёр муу хүмүүс юм аа гэд сатанат Бишимбаев хоёрыг хэлж байгаа. Чамд аав гэж аав ээж би ах байхгүй шүү. Надтай битгий холбогд миний амьдралаас зайл. Сатанат би чиний амьдралд ордоггүй орохчгүй. Айтем баяртай. За ингээд нилээ их ингээд хэрүүл болсон. Тэгээд 15:30-д 3 сарын 22-ны 15:30-д биш 17:30-д айтем дүүгээ блоклоод 17:40-д блокноос гаргасан байна. Блокноос гаргангуутлаа дүүрүүгээ би чамд хайртай хайрласаар байх ч болно одоохондоо намайг зүгээр 50 орхи гэсэн. Тэнд болсон үйлдэлийг би хүлээн зөвшөөрөхгүй амьсгалж байгаад чинь баярлая би зөвхөн Бишимбаевд л ууралж байна. За дараагийн удаа бол би Бишимбаевыг зүгээр явуулж чадахгүй би Бишимбаевыг алан чам руу гараад аллвал тэр арчаагүй залуу чи илүү ихийг хүртэх хэрэгтэй гэсэн чи сатанат би илүү ихийг хүртэх хэрэгтэй чи яаж мэдж байгаа юм? Айтем чи гайхалтай чамд чиний өнгөрсөнд асуудал байхгүй. Сатанат баярлалаа Шана би өөрөө биш юм байна. Хүссэн хүнд нь хаалга нэгэд өгчихжээ. Айтем чи амьд байх, аз жаргалтай байх ёстой. Сатанат Назим руу бич. Би санаа зовж байна. Өргөдөл хүлээж авахгүй бол яана. Айтем гомдол ямар ч үндэслэлгүй цагдаагийн хүн одоо ажлынхаа одоо нэг холбоо сүлбэгээр дамжуулаад нэг цагдаагийн хүнээр дамжуулаад залгаад тэр одоо гомдол гаргасан цагдаагийнх нь ахлахын дугаарыг би олчихё гэдгсэн чинь сатанат чамайг Бишимбаевын хадам ах гэдгийг мэдэх учраас асуудал хурцтнаа гэсэн. Айтем би өмгөөлөгчтэйгөө яриад тэгээд очноо санаа бүү зовоо гэсэн сатанат дугаар одоо Назимын дугаарыг явуулсан. Бишимбаевын X-ийн дугаарыг явуулсан. Айтем би Мансурыг ч хараагүй тэр өдөр. Чи өөрийгөө л бод асуудал үүсвэл манад ир. За ингээд Бишимбаев 2 дахь эхнэрээсээ 3 хүүхэдтэй. Тэгээд эхнэр нь бол цагдаад гомдол мэдүүлээд манай нөхрийн одоо залуу эхнэрийн ах нь ирж манай хүүхдүүдийг зодсон гэж цагдаад гомдол өгсөн юм шиг байна. Сатанат өргөжлүүлээд би Бишимбаев тайртай түнгүүгээр байж чадахгүй салвал би бүр амьдрч чадахгүй гэсэн. Айтем тэр чамайг зодсон, эвдэлсэн, тэр чамайг бүр алчгаж мэдэн штэ. Сатанат миний буруугаас болсон юм аа. Айтем эмчид оч ухаан мэдэрлээ шалгуул чамд ингэж хандах эрх тэр хүнд байхгүй. Сатанат тэр миний нөхөр штэ. Айтем та хоёр албан ёсоор хуримлаагүй тэр чиний найз залуу. Чи 3 удаа нэг номлол ишлэл юм уу да одоо нэг муслим шашинд нэг мусульман шашин нэг тийм хийчтэй юм шиг. Тэгээд чи бурхны өмнө ингээд гэрэлтчээ ингээд салчихна гэдгийгсэн. Тэр бүх юмыг өөрийнхөө төлөө хийж байна.
За энэ явдлаас 7 хоногийн дараа ах нь ингээд царайцраагаа хараад уулзахаар болсон. Тэгээ орой 8:09 гээд очиж аваад уулзах болсон гэж. Тэгээд яг уулзаагүй юм би жоохон ойлгоо. Уулзаагүй ч гэж магтгүй. За 4 сард Сатанат ах руугаа бичиж байгаа хгүй. Тэр хүүхдүүдээ аваад явчихлаа. Би хүүхдүүд дасаж байсан. Дахиж би харахааргүй боллоо. Бишимбаевын экс нь хүүхдүүдээ аваа явцсан. Айтем хүүхдүүд тэнд байх хэрэггүй. Чи ч наана байх хэрэггүй. Хүүхдүүдийнхээ араас зүгээр ингээд бас чи над гэрээ орхиод яв гэсэн. Сатанат надаас хол бай. Энэ орхол болохоор орсоор отстанат меня гэж байгаа хгүй. Отстанат меня гэхээр зүгээр надаас зайл гэсэн юм уу? Айтем өргөжлүүлээд Бишимбаев сайн хүн биш ээ. Над хамааралтай зан чанар синдром уу янз л тэгээд өөрийнх нь зодуулсан зургийг өөрлөө нь явуулаад өөрийгөө хардаа чи гэж тэгсэн. Айтем өргөжлүүлээд сэтгэл зүйчтэй уулз нэрээ нуугаад чамаагүй оч. Наа хүн чинь социопат сэтгцэн өвчтөй хүн байна. Дахиж чамааг цохвол гавлыг чинь чагалж магтгүй. Чинийх шиг зургууд манай системд зөндөө бий. За энэ бол ингээд Айтем бол IT компанид ажилладаг гэж байгаа хэвээр яг ямар чиглэлээр ажилладаг нь бас тодорхойгүй. Гэхдээ ингээд бас иймэрхүү зургууд хардаг юм шиг байна. Чи энэ янзаараа үлдвэл ургамал эсвэл мөчр болно. За бүр ингээд нөгөө мөчр шиг туранхай болоо ясарс олно. Эсвэл чи ингээд амьд ургамал олноо ингээ үхч хэлж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд бос тэр яв. Аз жаргалтай амьдрал гэж юу вэ гэдгийг сана. Өмнө нь ах руугаа яриад нэг юм хэлжсэн юм байлээ. Би бараг шоронд амьдарч байгаа юм шиг байна. Надад айгу хэцүү байна гэд аврал ирж исэн юм байлээ. Тэгээд чи намайг авраач гэд өмнө нь гуйж исэн бидтэй. Эртхэн яв гуй. Би чиний төлөө бүхнийг хийн. Намайг үзэн яд надтай битгий харьц. Гэхдээ наанаасаа яв. Павлодар руу яв. Чамд анханасаа таалагддаггүй байсан штэ наа залууч. Каринатай яар Сатанатын сэтгэл зүйч найз байгаа байхгүй. Чи ядаж Каринатай уулзаад сэтгэл зүйн застал ав. Чиний мөрөөдлийн гэр бүлийн амьдрал тэгээд энэ юм уу? Тэгээд нэг YouTube линк явуулаад сэтгэл зүйн хүчирхийллийн талаар бичлэг явуулсан байгаа. Сатанат тэгсэн чинь хүний амьдралд сайн өдөр байдаг, муу өдөр байдаг. Энэ бол амьдрал. Тэгээд би сэтгэл зүйчдэр очиж байгаа. Тэгээд тухайн өдөр одоо зодуулсан өдөр бол муу өдөр ээж таарсан. Айтем уг нь Сатанатад нэг сэтгэл зүйч санал болгосон байхгүй юу? Айтем Сатанатад сэтгэл зүйч олж өгсөн ч тэр сэтгэл зүйчдэр Сатанат очоогүй. Харин Бишимбаев Сатанатад Орос сэтгэл зүйч олж өгсөн. Тэгээд сэтгэл зүйн төлбөрөөр $15,000 өгсөн байна. За Монгол мөнгөөр нь штэ бараг 50 сая төгрөг. Сатанат Бишимбаев хичээж байгаа миний зан чанарч тийм төгс биш штэ. Би өөрөө тэнэгээ түүнд алдаа байгаа. Гэвч тэр штэ. Бишимбаев миний бүх мөрөөдөл хүслийг биелүүлэхийг хүсдэг. Тэр надад хайртай. Миний бүх юмыг харддаг нь үнэн. Миний хажууд 24/7 байдаг. Гэхдээ энэ бол гэр бүлийн амьдрал. Надад хайртай юм бол намайг тайван орхи. Би том хүн болсон. Би 30-тай, би 18-тай биш. Би хайртай учраас гэрэлсэн. Аз жаргалтай байна. Би явахыг хүсэхгүй байна. Бид хоёр асуудлаа шийднэ. Айтем тэгсэн чинь хүсвэл Бишимбаев Павлодар руу ирээд та хоёр бид нартай манай гэр бүлтэй аав ээжтэй цуг 1 сар амьдраг. Бишимбаевын ээжийг бас аваад ир. Бид эмэгтэй хүнийг хэрхэн хүндэлдэг, хэрхэн эмэгтэй хүнийг зоддоггүй амьдрдгийг ойлгох. За энэ чатнаас өмнө Сатанат Айтем 2 уцаар ирээд Сатанат хадмын хараан дор Шимкентэд амьдрах болсноо хэлсэн гэж байна. Ерөнхийдөө нөхөр нь эхнэрээ аав ээждэрээ авчиж өгөөд тэгээд хадмын хараанд ингээд хамт амьдарч байгаа. За бас үргэлжлүүлээд 23 оны 3 сарын 24-ний чат гинэ. Сатанат би гэр бүлийн амьдралаа зүгээр л дээшлүүлмээр байна. Тэр надад хайртай, тэр намайг хамгаалдаг. Айтем 3 сар өнгөрсөн байна. Нударгаараа чамайг 10 цохиж хамгаалж гинэ үү? Хөхөрчөөд гэртээ нуугдаж суух хайр юм уу? Энэ хайр биш, Сатанат. Миний буруу байсан юм аа. Би л дэврэгснээс болсон. Айтем би итгэхгүй байна. Сатанат тэр одоо ууртай байна. Хүүхдүүдээс болоод танд бас ууралж байна. Хүүхдүүд одоо дахиж манад ирэхгүй. За би энэ болтол ингээд сонссоо. Тэгээд энэ бол ингээд Айтемийн гэрчийн мэдүүлэг. За төр паузлж агаад бүгдээрээ нэг 2-3 цагийн дараа уулзъя. Би яг орой 9 гээд дахиад ороод ирье за. Кто убийство Нукеновой, улица Достык, 16П, БАУ. Штатив. Присяжные заседатели, хотелось бы обратить внимание присяжных заседателей. Вот посмотрите, насколько это все-таки емкое, объемный предмет, объемный, металлический. То есть он не легкий, скажем так, весомый, имеет определенный вес, такой, чтобы его поднять. Согласно заключению эксперта, данным штативом была сделана дыра, да, в двери с помощью 25 ударов. То есть это нужно было с какой силой? Во-первых, это нужно поднять, во-вторых, это нужно было с силой, получается, наносить удары по двери. Подсудимый Бишимбаев, прошу встать вот по поводу вещественных доказательств. Вопрос. В предыдущем судебном заседании
Так, в зале сохраняйте спокойствие или будьте удалены. В предыдущем судебном заседании при допросе Байжанова Байжанов говорил, что дверь в туалете можно открыть снаружи, если его кто-то не держит. Я вообще никогда об этом не знал. Да? Вы, значит, не знали, что дверь закрыта, можно открыть, и по этой причине штативом били? Я так понял, вопрос был в том, что ее как-то кнопкой можно открыть. Но я Нет, вопрос в том, что если можно было ее открыть, зачем надо было штативом 25 раз в дверь бить? Это она закрыта была изнутри. А то, что какой-то кнопкой можно открыть, как сказал прокурор и Байжанов, я никогда не знал об этом. Что там есть какой-то механизм. Прошу. Дверь была закрыта, и Салтанат ее держала и не пускала вас. Нет, дверь была закрыта, она сама находилась где-то в районе унитаза вначале, потому что голос оттуда доносился, крики. А потом она уже подбежала к двери. Тогда Байжанову можно вопрос? Прошу, подсудимый Байжан. Опишите вот, по структуре, что это за дверь. Можно ли ее было, скажем, ну, условно говоря, пинком или как-то толчком? Нет, рукой можно легко